Part 6-ыг орцгоё. Тэр эмэгтэй эгчийнхээ гидсэнд хэд хэдэн удаа хутгаа зоож маш аимшигтайгаар ална. Коучен болон түүний хүмүүс гайхаж хар зогслоо. Эгч нь ухаан алдаж байгаа тэр эмэгтэй бүгдийг нь өөрөөс болсон гэж хэлээд цуснд нь хөлөөд үрээд инээдэг. Тун аимшигтай. Одоо хоолой бэлдэж явсан учраас тэр галзуурсан хүн шиг инээгээд хоол идэж дуусны дараа би дээш гарч түүнийг шүүчэний цусыг уун гэж өөртөө амдгаална. Жүвэн хүмүүстэй даанаг дуудаж махыг болгож өгөхийг хэлв. Учир нь тэр шүүчэнтэй тэмцэхэд хүч хэрэгтэй нэг хүн татгалцсан ч говн түүнийг усгүй бол маргааш бүгд хатаж өгнө гэж мууртайгаар сануулна. Тэр хооронд шүүчэн сэрээд өөрийнх нь хүчийг шалгалаа. Тэрний бие маш хүчтэй болж халуун дэсвэртэй болсон байв. Мөн булчин нь томорч хүчин нэмэгдсэн харагдана. Тэр мөсний том блокоор нь туршиж ганцаар нь бут цохиж хөжөөрхөн хүчийг үзлээ. Гэтэл хаалганы цаанд тогших чимээ гарлаа. Камер харуул дээр нь Давян зогсож байх нь тэр маш түгшсэн харагдана. Доод давхарт аюултай болсон гэдгийг хэлв. Жаучэн галзуурсан надад зөвхөн шүүчэнтэй хамтрах найдвар үүдэлтэй гэж бодож зогсноо. Угаасаа өөр зам байхгүй. Шүүчэн хаалгаа онгойлгоход тэр шал нүцгэн байснаа мэдлгүй гарч ирсэн байлаа. Давая хараад чанга дуугаар орилж шүүчэн ичээд хурдхан уушлахгүйгээд тэр түүний өрөөндөө өрхөд хоёрын хооронд эвгүй байдал үүсчихнэ. Шүүчэн өмнөх амьдралаас Давяны хүчтэй зөрөгтэй хүн гэдгийг мэддэг байсан. Тэр өмнө Гоучантай хамтарч байсан учраас хэрв өөрийн талд татаж чадвал маш их ашигтайч байж магадгүй гэж дотроо бодно. Тэр миний нөөц хязгаартай би саяхан л танилцсан. Чи зүгээр л хөөрхөн болохоор би чамтай хамгаалах эсгүй. Чи хэрэгтэй байх хэрэгтэй гэж. Давя өрөөнд цахилгаан мэс байгаа гэдгийг хараад энд үлдэхийн тулд өөрийн үн цэнийг харуулах ёстой гэдгээ сайн нэг ойлгов. Өөрхөн хийж чадах бүх зүйлээ хийх ёстой болов. Тэр би зөвхөн тоогооч биш, би South-Base Medical University төгссөн. Би бол эмч. Би 3 жил мэс засал хийсэн туршлагатай гэдгийг хэлв. Шүүчээ маш их баярлсан ч нөөц дуусчихвал бид маргаашийг давж чадах эсэх нь тодорхойгүй гэж эргэлзэнгүй хэлнэ. Давян айсандаа чи намайг энэ байшингаас хөөхгүй бол би чиний хүссэн бүхний чинь хийхэд бэлэн гэдгээ амлав. Шүүчэн за яах вэ? Чи миний хий гэсэн бүх зүйлийг хийн гэхэд Давян айсандаа хүлээмжшөрнө. Шүүчэн түүнийг саналдаа зөвшөөрөөд энэ өрөөг өөрийн гэр шиг бодоорой гэж хэлв. Давян өөрийн хэлсэндээ баг зэрэг харамссан ч оройтсон байлаа. Шүүчэн түүнд анхааруулж чи надад үнэнч байх ёстой. Тэр өөр санаа агуулбал би чамайг хөөж гаргаад зүгээр л өхүүлэх болно. Чи надад хамаагүй гэж хэлнэ. Харин Давян түүний хуурах бодлого түүний шийдвэрт эргэлзэхгүй байхаарай гэж итгэлтэй наргагүй хэлнэ. Түнд сонголт байгаагүй юм. Ингээд бүх зүйл шийдэгдсэний дараа шүүчэн түүнд одоо надад тусалж эхлэх цаг боллоо гэж хэлв. Давян усанд орохоор орлоо. Одоо тэр шүүчэнтэй хамт энэ өрөөнд үлдэж чадна. Өрөөнд ус цахилгаан байгаа учраас гадаадын аюултай халуун цаг ураас санаа зовох зүйлгүй. Гадаа байгаа хүмүүст бол энэ газар жинхэнэ диважин шиг л. Гэхдээ шүүчэн бол сайн хүн бол биш. Түүний санаа тодорхой байсан та нар ойлгож байгаа үстэй. Давяныг юу яах гэж байгаа байхгүй. Гэсэн ч Давян өөр сонголтгүй тулд хүлээмжшөрөхөөс өөр ямар ч аргагүй юм аа. Тэр хоёр ажил хийх нь тодорхой. Шүүчэн өрөөнд сууж түүнийг усанд ороход нь харж байв. Өөрийнхөө хэлснээр тэр зөвхөн түүний буруу зүйл хийхгүй гэдгийг шалгаж байсан гэж хэлнэ. Уснаас гарч ирэхэд Давян эмчийн хувцас шиг косплей өмссөн байлаа. Энэ хувцсыг шүүчэн өөрөө сонгосон юм. Хувцас нь жаахан жижигхэн тул би энэ бүрэн таараагүй шүүчэн түмэнд яг таарчихсан байна. Гэхэд Давян улааж ичсэндээ нүүрэн чимбитлээ улаасан харагдана. Яг энэ гоё мөчийг гинэд хаалга чанга зохих хүмүүс гараад ир биднийг авар гэж ууртайгаар хашрах чимээс өгтнө. Нөгөө нэг нь гарч ирэхгүй бол хаалгыг эвдлэн гэж ойрлов. Хаалганы цаана хурц соёо, урт хумстай хүн гэхэд хүн биш, аимшигтай хүмүүс зогсож байлаа. Шүүчэн ууртай харагдсан ч айсангүй. Харин Давян түнд гарах хэрэггүй. Тэд аль хэдийн Ленаг идчихсэн. Хэрвээ хаалга онгойлгол биднийг ч бас иднэ гэж анхаарлаа. Ленаг идсэн гэх үгийг сонсоод шүүчэн маш ноцтой болж энэ маш муу мэдээ гэдгийг ойлгов. Тэр хаалга онгойлгон гарч ирээд хаалга эвдэлвэл надад төвхтэй гэж хэлв. Хүмүүсийн арьсан дээр судсан бүлтийж нүд нь улаан солиорсон мэт харагдана. Тэд каннибал болчихъя аль хизээний. Тэдний дунд Кейкийн түнд хандан авраач гэж уйлан гүйж байлаа. Гэхдээ нэг эр түүний толгойг атгсан байдаг.
алччихсан гэсэн. Тэд бүгд инээж хурц соёогоо харуулахад тулалдах нь тодорхой болдгоо. Гэв Шүүчэн тайван байв. Гэнэт булангийн цаанаас нэг хүн хутга барьж түүн рүү дайртал. Харин Шүүчэний өмнө авсан хүчин түүнд хурдан хариу үйлдэл хийх боломжгүй. Тэр хүний гарыг нь хуглаад өөрийнх нь хутгаар өөрийнх нь хоолойг нь хатгаж алчхана. Үүнийг харсан бусад хүмүүс зочирдон аргиш ухарлаа. Харин энэ завшааныг ашиглан Шао Кэн түүний зүг гүйж авраач гэж дахин гуйлаа. Гэв Шүүчэн түүнийг үнэхээр итгэхгүй байсан тул шууд зогсов. Шавшины нүд улааж амнаас нь хурц соёо гарч ирсэн байв. Хүний мах эцэг хүн өөрчлөгдөж араатан шиг болж хувирдаг юм байлаа л дээ. Тэр Шүүчэний хоолойг хатгаж амьсгаа давшдуулан ханиалгууллаа. Ирчүүд үүнийг тоосонгийн учир нь дэлхий сүнэж байгаа цагт хүн эзэн ч яадаг юм амьд үлдэх нь чухал гэж дотроо хүмүүс бодож байсан юм. Бүгд каннибал аль хизэнэ болчихлоо. Тэр бүр араатан шиг цуснд дуртай болж хувирчээ. Шао инээмсэглэн мах үнэхээр амттай байсан. Эцсний дараа би хүчтэй басан одоо зөвхөн Шүүчэнийг алж түүнийг өөрийн болгоно гэж ууртай хэлв. Тэр хурц хумсаараа дайрах гэж оролцсон Шүүчэн хүчтэй өшиглэн түүнийг цонхоор шидэж гаргав. Шавшин гудамж руу унах шахсан ч арайхийн тогтож чадж байлаа. Гэхдээ тэр бууж өгөх бодолгүй байлаа. Гадаа маш халуун байсан тул нар түүний арсыг нь түлж тэр чангаар хашгирч яолж өвдөж эхэлнэ. Дотор талд ирчүүд бүгд хамтдаа Шүүчэн рүү дайрлаа. Шүүчэн тэдэнд сум дэмий өрөх хэрэг байна уу гэж бодсон ч нэг ир агаар тусаж ирэхэд буугаар толгой руу буудаж унгав. Үлдсэн хүмүүс нь тараа түүнийг хуурч анхаарлыг нь сэрнүүлэх гэж оролдоно. Одоо тэд илүү хүчтэй бас илүү хурдан болсон байлаа. Шүүчэн тэднийг будаж байсан ч тэд сумнаас амархан бултаж байв. Нэгэр таацнаас дүүжлэн доош үсрэхэд Шүүчэн түүний толгойг нь барьж газар зохиж татгана. Дараагийн хүний гарыг нь шүүрч аваад хувтгийг нь булаан авч бусад хоёрынх нь хүзүүг нь огтлж алнаа. Эцэст нь зөвхөн Гоучэн л үлдэв. Нударгаараа зангидан дайрав. Гэвч Шүүчэн тайван түүний хоолойноос нь барьж ханан шахав. Гэтэл гинэт цонхоор шаван өсрөн орж ирэв. Нар түүнийг улам аимшигтай болгож нуруунд дээр нь хурц өргөс урт сүүл ургуулжээ. Тэр одоо жинхэнэ араатан болж хувирчихсан байдаг. Шүүчэн Гоучэний хүзүү хугалж алсныхаа дараа нь Шавшин руу харлаа. Тэр бууж өгөхгүй учраас Шүүчэн түүнийг дахин ялж байж л алга болохоос арга замгүй болчихсон байлаа. Шао ууртай архирч тэр хоёр хоорондоо ширтэн тулдаж эхэлнэ. Тулдааны бэлэн байдалд орлоо. Энэ бүхнийг өрөөнд дотор байсан Давян харж байлаа. Тэр Шүүчэний ганцаараа Гоучэний бүх бүлгийг ясныг хараад маш их гайхна. Давян түүнд туслахыг маш их хүссэн учраас айж байсан ч хэрхэн туслах вэ гэж бодно. Шавшин маш хурдан давшиж Шүүчэний тулааныг бэлэн болов. Тэд хоёр хоорондоо ширүүн тулдаж ирсэн бөгөөд Шүүчэн түүнийг зогсоох гэж маш их хичээж байв. Давян тэнцвэртэй байх гэж оролцсон ямар нэгэн байдлаар Шүүчэнийг дэмжих арга олохоор бодож суув. Шүүчэн баатар шиг тэмцэж Шаоны эцэст нь ялж чадна. Шаон ялагдаж газар унаад түүнээс яагаад намайг ингэж шаналгаж байгаа юм бэ гэж асуухад Шүүчэн би өмнөх болсон зүйлсээ болж өшөөгөө авч байгаа юм гэж хэлээд түүнийг бүр мөсөн устгана. Энэ хэсэг хамгийн эвгүй бөгөөд нөгөө каннибал болсон хуучин найз охин нь чадвар нь болохоор бие эргэн ургуулах бусад үхсэн хүмүүсээ идээд улам хүчтэй болдог чадвартай юм байлээ л. Тэгсэн чинь манай гол дүрийн залуу болохоор тэрийг нь мэдэнгүүтээ за энийг түл би шууд алж чадахгүй юм байна. Дахиад гараа ургуулад хөлөө ургуулад идэм байна. Гэтэ зүгээрээ би энийг гар хөлийг нь дахин дастаж чадна гэд маш олон удаа гар хөлийг нь дахин дастаж маш аимшигтайгаар яргалж хуучин өш хонцонгоо маш сайхнаар авч чаддаг. Энэ бүхэн үнэхээр аимшигтай хэрцгий байсан юм. Аюул арилсны дараа Давян санаа зовж чи зүгээрээ гэж асуугаад харин Шүүчэн түүнд чи бэлэн байна уу? Одоо хоёлоо гоё юм хийх ёстой шүү дээ. Чи мэдээг мартаагүй өстэй гэж хэлнэ. Тэр маш зөрөгтэй тулд өөрийгөө шагнуулна гэж хүсэж байгаа гэдгийг хэлнэ. Шагнал нь юу гэдгийг та нар мэдж байгаа биз дээ. Гадаад талд харин аврах цэг дээр байгаа зэргүүд цаг агаар арай тайвширч байгааг анзаарлаа. Магадгүй энэ аимшигтай сүрэл дуусч байгаа юм билүү гэж тэд бодлоо. Университигийн аврах цэг дээр Шао Фан гэдэг зэрэг хүмүүсийг харуул зогсож байв. Тэр холоос олон хүн ирж байгааг анзаараад дарагтайгаа ярив. Дарга нь цагаан үстэй эмэгтэй байсан бөгөөд эргэж харахад жирийн хүмүүс биш харин асар олон зомбинууд ойртож явааг харагдана. Дарга шууд ушаалав Шао Фаныг иргэдийг аюулгүй газар аваач гэж хэлээд өөрөө зомбинуудыг саатуулахаар шийдэв. Шао Фан санаа зовж та ганцаараа дийлэхгүй шүү дээ гэж хэлсэн ч тушаал авсан учраас хүмүүсийг яаралтай дотор оруулна.
Энэ хорон шүүжийн Давианыг өөрт нь бүрэн итгэж дуулууртай байлгахыг хүсэв. Тэр үр дүнд надтай хамт явахын тулд чи үнэхээр үнэн цэнтэй бас миний бүх үгийг сонсдог байх ёстой гэж хэлв. Ингээд Давиан түүний дагахаар шийдсэн учраас шүүжээний одоо хот руу яралтай очих ёстой байлаа. Учир нь тэр өмнөх амьдралдаа энэ үед далайн ус төрж орж ирэх аюул гардаг гэдгийг мэдэж байсан юм. Тэрнээсээ өмнө сайхан Давианыг амтлаад авчдаг. Та нар ойлгож байгаа бас Иеремийн ажлыг жаргана. Тэр мэдээж яг шүүжээ дараад чинь хот руу яралтай очихоор гарахаар шийдснээр манай комикийн 4 дугаар хэсэг энэ хүрээд дуусч байна. Тэгээд та бүхэн дараагийн хэсэг улам ингэж чангараад улам сонирхолтой хэсгүүд гарна. Тэгээд хүсэж байгаанууд нь хүсэж байна хичээд залхнууд нь хээ үсгээ бичээрэй. Та бүгдийн би бүх комедиг уншаад тэрнээсээ урам аваад дараагийн бичлэгийг хийдэг байгаа шүү.